За энэ үйл бол их хурлын даргын өрөөнд улсын их хурлын дамгын газар дээр ерөнхий наримчийн даргын өрөөнд боловсрогдсон үйлээ гэж би ойлгосон. За техникийн хувьд боловсруулах нь зүйтэй ч байх. Тэр процесс нь бол яг уу. Гэхдээ энэ хуулинд нэг асуудал байна. Улсын их хурл бол үндсэн хуулиарч тэр онлынхаа хувьд, практикийнхаа хувьд хэдэн мянган жилийн дөрөв парламент гэдэг энэ хөгжлийн дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагаараа бол энэ өөрөө ард түмний төлөөлөл. Энэ танхим бол засгийн газрын кабинет биш. Энэ танхим дотор иргэд олон нийтийн дуу хоолой, олон цөөнхийн дуу хоолой, нийгмийн сонирхлын бүлгүүдийн дуу хоолой, хэд цөөнхийн дуу хоолой ч гэсэн энэ танхим дотор яригдж хилэгдэж явах ёстой. Санал бодол нь орж ирдэг байх ёстой. Хэрвээ энэ танхим дотор одоо явж байгаа энэ хуулийн төслөөр явах юм бол ард түмний төлөөлөл буюу парламентын мөн чанараа алдна гэж харагдаж байна. Улсын их хурлд бүлэгтэй ардын нам арчилсан нам хоёрын бүлэгт зориулсан тэдний эрх мэдэл дархлааг хадгалах гэсэн цаашдын засаглалаа бэхжүүлэх гэсэн ийм зорилготой хууль болж орж ирлээ гэж бодож байгаа. Энэ хуулийн төслийг хэлцээд даргын дэргэдэх зөвлөл дээр ярьж байгаа үед 20 хэдэн саналыг хуулийн төсөлд оруулъя гэж өгсөн. Хэрвээ энийг оруулах юм бол санаачлагчийн нэг болж болно гэж бодсон. Тэрийг илэрхийлсэн. Тэр санаачлагуудыг ерөөсөө хүлээж аваагүй. Гэхдээ ардын нам дөнгөж саяхан хэдэн жилийн өмнө жил гарan бүлэггүй л байсан шүү дээ. Энэ чуулганы танхимын үүдэн дээр сандал игнүүл тавиал сууж л байсан шүү дээ. 2005 онд их орон ардчлалын өсөл бүлэг задраад 3 тустай хэсэг болоод ардчилсан нам бүлэггүй болоод зөвлөл гэдэг нэрийн дор үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүлэггүй болсны дараа юу болсон бэ гэхээр ардчилсан намын дарга бөгөөд Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн дэд дарга 90 гончогдорж гэдэг нэртэй явж ирсэн. Тэрнээс хойш Бацаандан өшөө бол нар намын бүлгээсээ гараад ардчилсан нам бүлэггүй болж л байсан. Та нар энэ түүхээ бас бодох хэрэгтэй. Энэ танхим бол ард түмний төлөөлөл юм аа. Түүнээс хойш энэ бол гүйцэтгэх засаглалын танхим кабинетийн зарчмаар ажиллах ёсгүй. Их хурлын гишүүдийг кабинетийн зарчмаар ажилдаг, захиргааны ажилтан болгож хувиргадаг, ард түмний төлөөлөл биш байлгадаг энэ зүйлийг энэ хуулиар дамжуулж оруулж ирж байна. Цаашаахын засаглалыг хадгалж хамгаалж үлдэхийн төлөө явж байна. Парламентын үндэс суурь, манай үндсэн хуулийн үндэс суурь гол зарчмууд руугаа хуулиараа дамжиж халдаж байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ нийгмийн хэт цөөнх, нийгмийн сонирхлын бүлэг, олон нийтийн санаа бодол, нэг иргэний ч гэсэн санаа бодол энэ танхим руу орж ирэх замыг хааж яана гэдэг чинь иргэд олон нийт Сүхбаатарын талбай дээр төрийн эрхээ эргүүлэх тухай тэр зам руугаа очно гэж ойлгож байна. Парламент дотор байгаа 5 нам, нэг эвсэл 4 намын төлөөллийг энэ болон саналаа өгөхдөө оролцуулах, тэр оролцсон хандлагыг хангахдаа их хурлын дарга учир дутагдaltaй ажилласан. Тэгэхээр парламент бол иргэдийн төлөөлөл, иргэдийн тол байх ёстой. Энэ үндсэн зарчим руу алдчихж байна гэж. Иргэний зориг ногоо нам бол энэ зарчмыг хамгаална гэж. Та бүхэнд би бас нэг зүйлийг товчхон сонсоход дахиж асуулт өгье. За. Нэг минутаа нэмж аваад дуугаа явуулах уу? За. За, хин хариулах юм? Хин хариулах уу? За, Бямсгтар хариулъя. Эрхээ эдлэх асуудлаа ярьдаг, үүргээ биелэх асуудлаа ярьдаггүй байж болохгүй л дээ. Тэгээ би л эрхтэй байх ёстой, миний эрхэл хангагдах ёстой. Ингэхгүй бол ард түмний дуу хоолойг боомлж гин гэж бас ярих хэрэггүй л дээ. Яг хуулийн төслөө аваад үзээд унших юм бол илүү иргэдэд нээлттэй, иргэдийн оролцоотой
ийм илүү одоо ил тод болох энэ зарчим руу энэ хуулийн төслийн үзэл баримтлал бичигдсэн энэ агуулгаар заалтууд орсон юм байгаа.